За хамтрагч баг бүрдүүлэх талаар бид нар бүр детальчсан янз янзын гоё зөвлөгөө өгдөг. Манай хөтөлбөрт бас орж ирээд ингээд юу яагаад гэхээр ямар хүмүүсийг яаж сонгуул зүгээрээ, ямар хүнтэй яаж ажиллах уу гэдэг детальчсан юмнууд аяг их зааж өгдөг байгаа. Эднэр бол тийм амархан биш ээ. Чи өөрөө манлайлагч болох хэрэгтэй байна. Чи хүмүүсээ удирдах сурах хэрэгтэй байна. Хүмүүсээ ойлгодог болох хэрэгтэй байна. Удирдагч манлайлагч байна гэхлээр чи нэг дарга болохын нэр юусоо биш, босс болохын нэр юусоо биш. Бага бүрдүүлэн хүнтэй ажиллаж сурна гэж асар хэмжээний ухаан байдаг. Атаглаад чи хүн таалагдах. Би одоо өнөөдрийн лайв дээр хэлсэн шүү дээ. Бизнесийн айдас ямар хүмүүс одоо мундаг хүмүүс болдгийм бэ? Тэгээ ямар хүмүүс одоо сайтн тэр бомтон болоод ямар хүмүүс нь болдгоо юм бэ гэхэлэр хүнийг аягүй ойлгодог, хүнтэй ажиллаж чад. Бизнес гэдэг чинь хүнтэй харилцааны урлаг байхгүй юу? Гэтэл бид нар ерөөсөө тэрийг хүнтэй ажиллаж чадахгүй ээжээж мөнгө хийх гэж бизнес хийгээд байдаг. Мөнгөөр хүнийг шахуурдаж чи цалин авч байгаа юм чи тэгж байгаа юм чи ингэж байгаа юм чи гэж яриад байдаг. Тэгэл яг үндэ чиний бизнес мөнгөн дээр тулгуурлаж байгаа бол далаа живхэд биелэн.